За сайн байцгаана уу? Биологийн шинжилж хичээлийг хэлж байна. Өнөөдөр бүгдээрээ ургамлын үржлийн эргэтэн тогтолцоонд ордог цэцэг үр жимсний талаар үзэх болно. За энэ дээр бидний ашигласан материал бас нэмэгдсэн байна. Эстерний ургамлын биологийн оршил гэсэн энэ хэсгийг номноосоос бид нар зарим мэдээллийг авчирсан байгаа. Campbell дээр нэмээд. За цэцгийн бүтцийн талаар өмнө хичээл дээр үзээд тэгээд тоосовчин дотор тоос үсэх болон энэ өрөвчин дотор үрт нахааны дотор 8 бөм төгрөлийн хувьд хэрхэн үүсэж тэр нь цаашид яаж үр жимс болж хувирах вэ гэдэг талаар өмнөх хичээл дээр үзсэн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ цэцэг үр жимснийхаа талаар жаахан нэмэлт мэдээллүүдийг тайлбарлаад явнаа. За тэгшимийн хувьд бол цэцгийг зөв болон буруу гэж хоёр хуваадаг. Хэрвээ ингэж нэг зураасаар хоёр адилхан тэгшимд хуваагдчих юм бол буруу бүтэцтэй цэцэг болно. Харин цэцэг маань хоёроос дээш тэгшимд хуваагдчих байх юм бол түүнийг зөв бүтэцтэй гэж байгаа 3 л байж болж байна, 4 байж болж байна, 5, 6 гэх мэтчлэн байж болно гэсэн. За өрөвчний байрлалын хувьд гэх юм бол энэ цэцгийн судлынхаа дээр ээж болж байна, цэцгийн судлынхаа дунд ээж болж байна, эсвэл цэцгийн судлынхаа доор нээж болж байна. За ийм 3 төрлийн байралтай байх нь. За тэгээд цэцгнүүд нь жижиг цэцгнүүд нэлээд баг цэцэг үсгдэг. За энэ 7 дугаар ангийн биологийн ном дээрээс оруулсан юм хэсэг байгаа. Та хэд бас баг цэцгийнхаа талаар багш та нарыг судлаасаа гэж хүсэж байна. Энэ дээр бол нэг их дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ ганц хоёрыг нь тайлбарлаж өгье. За бидний хамгийн сайн мэддэг цэцэг бол нөгөө баг байхаа байдаг те, баг цэцэг те. За тэр бол жишээлбэл сакс баг цэцэгтэй байдаг, саксан дээр байдаг гэсэн. За зарим нь бол ийм бүрэн хий цэцэгтэй байдаг. Тэгээд тэр цэцгээ тойрцоо олон жижигтэй. Тэр бол толгоо гэдэг байх жишээний. За ингээд би дат судлаараа гэдэг алга хөвчлөө өгшин. За цэцэг бол ингээд боловсрч гүйцснийхаа дараа тоос үрт хэрэгтэй болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө боловсрч гүйцсэн тоос нь үр боловсрох орны амсар дээр ирж буух ёстой гэсэн. За тэхийн тулд салхиар тоос үртэж болно. Тоосоо салхиар тарааж болно те. Эсвэл шавж түүнийг нь тарааж болж байна. Эсвэл нөгөө хос бэлгтэй цэцэг байх юм бол өөртөө тоос үртэж болж байна. За эсвэл нөгөө хүмүүс зориудаар тоосыг нь аваад үр боловсрох орны амсар дээр ингэж буулгаж болно гэсэн. За ингээд нэгэнт ямар нэгэн аргаар тоос үртлээ гэж бодоход нөгөө тоос үртсэн юм чинь давхар үр тогтолтонд ороод зарим хэсгээс нь энэ хөөрөл үүсээд зарим нь бол энэ өрнийхээ гол шимт ижлийн байцыг үүсгээд тэг өрөвч нь өөрөө жимс болоод ингээд цаашаа амьдралын цикл нь үргэлжилж байгааг бүгдээрээ үздсэн. За тэгэхээр түүнийг бол нэг 3 жишээгээр бас харъя. Энэ вандуин цэцэг харагдаж байна. За сайн харах юм бол энэ 5 л битээ үргэлцний цэцэг байна те. Энэ нь зөв бүтэцтэй байхад энэ вандуй бол буруу бүтэцтэй цэцэг байна. За ингээ өрөвчний хэсэг ийм урт байгаад тэрэн дотор нэм хөөрхөн жижигхэн урт тахинууд байна. За ингээ тоос үртээд үр тогтсны дараа өрөвчний хэсэг бол энэ вандуйн жимсийг үсгэж байна. Харин өрөвчин дотор байсан урт тахины хэсэг нь энэ вандуйны өрнүүдийг үсгэж байна гэсэн. За тэгэхээр нэг имийг багшнаас сануулж хэлье. Биологт бол ерөнхийдөө жимс гэдэг нь өрний гадна талаар байгаа хамгаалтын тэр хэсгийг нь хэлж байгаа гэсэн. Тэр нь хуурай аж болно, шүүслэг гэж болно. За бүрэлдэхүүний тухайд гэх юм бол олон үр боловсрох орон олон тохиуртай. Тэгээд тэр олон үр боловсрох орон чинь олон өрөвчтэй байгаа. Өрөвч болгоно энэ жижигхэн энэ жимснүүдийг үсгэж гин гэсэн. За ингээм амсар нь ингэж дээр нь харагдаад давхуурны доор нь харагддаг байна. За тэгвэл хам баргацсан баг цэцэг бол энэ дээр харагдаж байна. За олон юм жижигхэн цэцгнүүд байна те. За ингээ олон жижигхэн цэцгнүүд тийм чин тэр цэцэг тус бүр нүүрөө үр боловсрох оронтой байх нь. За үр боловсрох орнуудад дотор нь өрөвч байгаа, өрөвчн дотор үртнийхээ байгаа те. За ингээд тэр үр боловсрох орон тус бүр нь энэ хам баргацсан жимсний энэ хэсгүүдийг нь үүсгдэг байх нэ. За ингээд 8 дугаар ангийн биологиос авсан зураг байна. Ном дээрээс энэ бол бүгдээрээ жимс ахна. За тэгэхээр жимс нь бол шүүслэг байж болж байна, хуурай байж болж байна, хуурайн дотор нэгддэг байж болж байна. За ингээ хам жимстэй байж болж байна. За тэгтэл хуурамч жимс гэдээ гараад ирлээ. За хуурамч жимс гэдэг нь юу хэлдэг юм гэхээр ер нь
өрөвчнээс биш бусад хэсгээс нь үүссэн жимсийг л хуурамчиж байгаа юм. За тухайлх нь бол энэ алим жимс бол хуурамчиж байгаа. Гэхдээ алим бол хуурамч, гүзэлцэг нь бол хуурамч гэдээ идэхгүй байж болохгүй гэсэн. Үүсэх ёстой юмнаас л үүсээгүй арай өөр газраас үүссэн гэдэг утгаар нь биологт бол хуурамч жимс гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлэх юм бол алимны одоо цэцгэн дээр ингээд өрөвчин дотор өөртнийхээ байгаа тий тэр нь цэцгийн суудлынхаа ингээд дотор байж итэл яг үр тогтсныхын дараа үр үсээд гадна талаар нэг өрөвчин нэгэн жимс үсэх ёстой байтал цэцгийн суудлын жимс болоод хувирчиж байгаа юм. За тийм учраас л хурамчиж нэрлэдэг. Гүзэлцгэн модал тийм байх нэ. За тэгээд шүүслэг жимсийг яс жимсгэн гэд хуваачж болж байна. Тэгээд хуурай жимсээ бол хоёр хуваацсан энэ дээр харагдаж байна. Тухайлх нь бол энэ дээр хонхорцог жимс, буурцэг жимс байна. Цаана дахиад гэрцгэн гэд байдаг. За өрөнцөр, самранцар гэх мэтчлэнгээр ингээд бас нэгддэггүй жимснүүдээс байгаа. За жимсний тухайд гэх юм бол өрний гадна талаар байрлаж байгаа гэд бүгдээрээ ярьчлаа. 3 давхраатай байдаг. Энэ зүйлээд нь нөөцлөг өрхтэй. За тэгээд дотоод давхраа нь төшиг талхуурын өрх гүйцэтгэдэг бол хамгийн гадна талын давхраа нь хамгаалах өрхтэй байх нэ. За тэгвэл өрний ямар бүтцтэй юм бэ гэж эхлээд бүгдээрээ хос талтын ийм зузаан үрийн талтай хос талт үр тургамлын үрийг бол шашоор төлөөлүүлээд үзэж гин Камплийн биологиас авсан зураг байна. За ингээ үр эмчин гадна талаараа хальстай байж таарна. За доторхын нэгэд үзэхлээр хос талт эмчин ингээ хоёр хэсэг болж сална. За ингээд энэ хэсгийг бол бид нар үрийн тал гэж нэрлэж байна. За тэгээд дунд нь хөврөл харагдаж байна. За энэ хөврөл нь бол хөврөлийн иш, анхны иш, хөврөлийн үнс гэсэн юм 3 хэсэгтэй байх нэ. За тэгвэл арай нэмгэн үрийн талтай хос талт үр тургамлын бас нэг жишээг харуулсан байна. За ингээ үрийн гадна талын бүрхүүл байна. За эндосперм байна, үрийн талнууд байна, хөврөлийн иш, анхны иш, хөврөлийн үнс харагдаж байна. За тэгвэл нэг талт үр тургамлыг эрдэнэ шишээр төлөөлүүлээд үзсэн байна. За ингээд мөн л адил гадна талын хальсан байна. Гэхдээ тэр нь үрийн бүрхүүлтэй нэгдсэн шадар одоо жимсвч буюу перикарп байх нэ. За тэгээ эндосперм байгаад ингээд хөврөл тэр чигээр байж байна. За хөврөлийн үндэстэй, анхны иштэй, тэгээ хөврөлийн иштэй юм хэсэг байна. За тэгээд түүнээс гадна энэ колиопитил, колероз гэдэг хэсгүүд байгаа. Гэхдээ ийш тэр бол заавал энэ хэсгүүд бол та нарт орж ирэхгүй. За соёолохдоо жоохон ялгаатай бас соёолдог. Тухайлх юм бол хосталт үр тургамлын үрийг ингээд хөрсөнд хийхэд эхлээд дэвтээд нөгөө хальс центр нь байхгүй болж ирсэн аа. Энэ анхны иш гарч ирсэн байна те доошоо одоо үндэс үссэн байна. За тэгээд энэ үрийн тал нь дэшигээ ингээд хамт гараад ирдэг. Энэ хальс малстайгаа заримдаа ингээд хамтдаа гараад ирдэг. Заримдаа хальс нь бол дор болцчихдаг. Тэгээд ингээд анх гарч ирсэн энэ хэсэг нь одоо тухайн урмал ямар хэлбэрийн навчтайгаас үл хамааран бүгд адилхан юм гарч ирдэг. Тэгээд энийг хүмүүс навчтай андуурах гэдэг. Энэ бол навчш үрийн талаах нь байна. За тэгээд туршлагатаа одоо ингээд үрээр нормал тарьдаг хүмүүс бол энийг ингээд доош нь буцаагаад суулгачдаг. Яг л ингээд илүү ишийг нь бүдүүн болгож те илүү дараа нь бороо салхинд ороход тэр урмал нь бат бөх байлгахын тулд одоо энэ үрийн талын доош нь суулгачдаг байх нэ. За ерөнхийдөө бол үрийн талд байсан нөгөө шимт ижлийн байцууд уусаад энэ анхны навч үндэс ишийг ингээд хижээдсэн. Тэгэн гутал дараа нь бол фотосинтез явуулаад өөр одоо хоолоо шимт ижлийн байцаа одоо үсгэд явчна гэсэн. За нэг талтын хувьд гэвэл дээшиг ерөөсөө үр мөр гарч ирэхгүй нөгөө хальс центр нь ч юм уу тий гарч ирэхгүй ингээд нэвтлээд доошоо үнд зургаж ин дээшигээ одоо иш навч нь ургаад явчна гэсэн. За үр ингээд ямар ч байсан бэлэн боломгцоод харах хэрэгтэй болно. За тэгэхээр усаар тарж болж гин. За энд харагдаж гин те. За эсвэл салхиар тарж болж гин. Одоо ингээд багвахаа хайж гин те. Салхиар тардаг үрийн маш том жишээ. Одоо хөвөн улиасны хөвөн утахгүй хийсэн тэр бол дотор нь ингээд өрн явж идэг салхиар тарж өөр газар очиж урах гээд. За магадгүй бид нар ингээд ууланд ч юм уу эсвэл удаагадаа алхахад өмдний шорхоног ч юм уу те амьсанд пүүцний үдээсэнд эсвэл бид нарын ингээд ноосон хувцсанд өрнүүд нь алтан тэр нь одоо хийсэн өөр газар очиж арай амьдрал хорчноо тэлж урах юм зорилготой байгаа гэсэн. Тийм нэмэлт юм бүтцтэй болсон. За тэгээ самран дээр бол энэ амтнаар тархах юм бас нэг жишээ байгаа. Одоо хэрэн болж жишээлх юм самран дуртай самраа ингээд цөмөд нуучдаг. Тэгээд нуусныгаа бүгдийг нь олж чадахгүй. Тэгээд олж чадахгүй учраас зарим хэсэг нь бол дараа жил ингээд ургадаг. Тэгээд тэр утгаараа одоо самрал хэрэн бол самрыг жишээлх юм бол тарахад
тусалж идэг байх нэ. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал хандуул сонсонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.